Дараагийн мэдээлэл танилцуулъя. Японы эрх баригч либерал ардсан намын дарга сонгох ёстой. За энэхүү сонгуул нь 10 дугаар сарын 4-ний өдөр болохоор товлогдсон. За энэхүү сонгуульд бол нэлээд олон нэр дэвшигчид өрсөлдөхөө зарлаад байгаа. За үүнтэй холбогдуулан олон нийтийн дунд санал асуулгыг явуулсан байна. За гэхдээ энэхүү судалгааг одоо явуулахдаа тус намыг дэмжигч одоо хүмүүсийн дунд судалгааг явуулж одоо ямар улс төрчид энэхүү одоо санал асуулгаар тэргүүлж байгааг тодорхойлсон байна. За энэ удаагийн санал асуулгаас үзэхэд эмэгтэй улс төрчийн хувьд бол тус намын даргаар сонгогдох боломж нь өндөр байгааг судалгаанаас харж болохоор байна. За ерөнхий сайд Шигеро Ишибагийн хувьд 7 дугаар сарын 20-нд болсон сонгуул эрх баригч Болок зөвлөхүүдийн танхимд бол хяналтаа хадгалж чадаагүй улмаас хариуцлага хүлээж огцорхоо мэдгдсэн. Ингээд 2024 оны 10 дугаар сард бол бас Ишибаг альбан тушаалтаа орсны дараахан болсон бүх нийтийн сонгуулиар либерал ардсан нам болон түүний одоо хамтрагч улс төрийн хүчин болго Комитет намын хувьд эвслийн зүгээс төлөөлөгчдийн танхимд бас олонхын байр суурь алдсан ийм үйл явдал болсон. За ингээд үүний дараагаас эхлээд намын сонгуультай холбоотой асуудлууд яригдаж эхэлсэн. За энэ удаагийн одоо намын одоо дараагийн дарагт өрсөлдөөр хүмүүс нэр дэвшүүлсэн дотор дотоод хэргийн сайд Санэ Такачи эрх баригч либерал ардсан намыг удирдах нэр дэвшигчдийн дунд олон нийтийн саналаар тэргүүлж байгаа гэдэг нь харагдсан байна. За тэрээр либерал ардсан намын дэмжигчдийн 34.4% болвол түүнийг намын дарга болоход тун тохиромжтой нэр дэвшигч гэж тодорхойлж нэрлсэн байна. За 2 хоногийн хугацаанд уцаар авсан санал асуулгын дүнгээс үзэхэд 9-р сарын ихээр огцорхоо зарласан ерөнхий сайд Шигеро Ишибагийн залгамжлагч болох одоо дараагийн хүнээр хөдөө аж ахуйн сайд Жиничиро Койзуми бол дараагийн байранд орсон байна. За түүний хувьд 29.3% дэмжлэг авч 2 дугаар байранд бичигдсэн. За харин эдгээр 2 нэр дэвшигчийг бол гол одоо өрсөлдөгч байх боломжтой гэж ажиглагчид харж байгаа юм. Засгийн газрын хэрэг эрхлэлийн дарга Yoshima Hayashi 19.5% саналаар 3 дугаар байранд бичигдэж байна. Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Toshimitsu Motegi-гийн хувьд 5.2% санал, эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Tayuki Kobayashi-гийн хувьд 3.8% саналыг авч дараагийн байранд орсон байна. Асуулга судалгаанаас гарахад эхний шатанд альж нэр дэвшигч одоо олонхын санал авч үнэлэхгүй олонхоор шалгарах боломжууд байхгүй байгаа учраас 2 дахь шатны санал хураалт болж болцсохгүй байна. За либерал ардсан намаас хууль тогтоогчоор сонгогдсон гишүүдийн 20 орчим хувь нь хэнийг дэмжиж байгаа гэдгийг хараахан одоо олон нийтэд илэрхийлэх боломжгүй байгаа юм байна. Либерал ардсан намаас парламентд сонгогдсон хууль тогтоогчдын дунд судалгаа явуулахад тэдгээрийн 80 гаруй нь Койзумиг дэмжиж байна. За 60 орчим хувь нь Хаяшиг, 40 орчим нь Такиячиг дэмжиж байгаа. За Кобаяши Мотигийн нарыг бол тус 30 орчим хүн дэмжиж байгаа гэсэн ийм саналыг өгсөн байна. Намын даргын сонгуул либерал ардсан намаас сонгогдсон парламентын 295 гишүүн тус бүр саналаа өгөх бөгөөд бусад 295 нь тухайн саналынхаа үндсэн гишүүдийн саналаар тогтоох юм байна. За хэрв сонгуулийн эхний шатны санал хураалтанд нэр дэвшигчдийн хэн ч олонхын санал авч чадахгүй болвол эхний шатанд шалгарсан 2 нэвшигчдийн дунд дахин санал хураалт болохоор төлөвлөж байгаа юм байна. За харин эрх баригч намын дараагийн дарга ямар бодлогын асуудлуудад илүү төвлөрч ажиллавал зүгээр вэ гэсэн асуудлаар санал асуулга явуулахад бодлогын тэргүүлэх чиглэлийн тухайд тус намын дэмжигчдийн 28.4% нь үнийн өсөлтөд тэмцэх арга хэмжээг авах ёстой гэж үзэж байгаа бол 18.7% нь дипломат харилцаа аюулгүй байдлын асуудлыг сонгосон байна. 16.7% нь тэтгэвэр тэр дундаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх нь шин даргын гол үүрэг гэж мэдэгдсэн. За мөн инфляцийн эсрэг авч явах арга хэмжээний хувьд хэрэглээний татварыг бууруулах ёстой гэдгийг 35.5%, бэлэн мөнгө тараах, орлогын албан татварыг бууруулахыг 29.9 болон 28.1% нь бол дэмжсэн ийм байдалтай байгаа юм байна. За ямар төрлийн эвсэл илүү цохимжтой вэ гэдэг асуултанд 48.2% нь либерал ардсан нам болон Комитетийн сөрөг хүчний намыг нэгтгэсэн эвслийг байгуулах ёстой гэж үзэж байна. Санал асуулгад оролцсон 33.5% нь Японы инновацийн намтай хамтран ажиллах хүсэлтэй гэдгээ нэрлсэн болвол 27.6% нь ард түмний төлөөх ардсан намыг, 14.5% нь Японы үндсэн хуульд ардсан намыг хамтарч эвсэл байгуулах цохилтой гэж мэдэгдсэн. За бямб нэм гарагт явуулсан санал асуулгад санамсаргүй төврийн аргаар сонгогдсон сонгуулийн насны иргэд гар утасны дугааруудаар нь бол уцтаж тухайн санал асуулгыг авсан юм байна. За тэдний хувьд либерал ардсан намын дэмжигч гэсэн нийтдээ 1044 хүнээс энэхүү судалгааг авсан гэж мэдэгдэж байгаамаа.